2026 онд нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүүг нөхөхөд 332 тэрбумыг зарцуулна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Цэрэн Лам ажиллаж байна. Өнөөдөр доох буюу дархлын олмол хомсдлын эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Он гарсаар 36 хүн хүний дархлал хомсдлын вирусын халдвар авч уг өвчний улмаас 5 хүн нас оржээ. Багш нарын цалин 2028 он гэхэд 2.6 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгт хүргэнэ. Цэргийн хөгжмийн он хүндэтгэлийн тоглолтод Монголын рок попын амьд домог болсон харан хамтлаг оролцлоо. UBS болон Ice Global телевиз хамтран болор шинэ жилийг бэлтгэлээ. Улаанбаатар хотод Монгол бурайдын одод оролцсон шинэ жилийн телевизийн шоуны зураг авалт амжилттай боллоо. Өнөөдөр доох буюу дархлын олдмол хомсдлын эсрэг дэлхийн өдөр. Он гарсаар 36 хүн хүний дархлал хомсдлын вирусын халдвар авч уг өвчний улмаас 5 хүн нас оржээ. Улсын хэмжээнд хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан 424 хүн бүртгэгдснээс 353 нь өнөөдөр халдвартай амьдарч байна. Манай улсад хүний дархлал хомсдлын вирусын анхны тохиолдол 1992 онд бүртгэгджээ. Хоёр дахь нь 1997, гурав дахь нь 2001, дөрөв дэх нь 2003 онд тус бүртгэгдсэн байна. 2013 онд хамгийн олон буюу 31 хүн бүртгэгдсэн бол өнгөрсөн сарын байдлаар 36 тохиолдол бүртгэгдэж 5 хүн хорвоог орхижээ. Нийт халдварын 99.7% нь бэлгийн замаар дамжсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн 83% нь эрэгтэй, 14.6% нь эмэгтэй, 2.4% нь трансгендер байна. Түүнчлэн хүний дархлал хомсдлын вирусын халдвартай 20 ээж, 35 хүүхэд төрүүлсэн ба 14 ээж давтан төржээ. Мөн нэг ээж 3 дахь төрсөн бөгөөд халдвартай ээжээс төрсөн хүүхдүүдээс халдвар илрээгүй байна. Халдварын тохиолдол нь нийт хүн амын 1.1%-аас бага бол дархалт багтаа улс гэж үздэг. Манай улс энэ ангилалд багтаж байна. Хүний дархлал хомсдлын вирусын онцлогоо эмчилгээний зардлыг 100% төрөөс хариуцж байгаа ба жилд дунджаар 300-аас 350 сая төгрөг зарцуулж байна. Багш нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж 10 дугаар сарын 16-наас ажил хайсан. Харин үүний дараа боловсролын сайд ажил хайсан багш нарын төлөөлөлтөд уулзаж шат дараалсан хэлэлцээр хийж тодорхой тохиролцоонд хүрээд байгаа. За тэгвэл Ice Global телевизийн сурвалжлах баг энэ асуудлын талаар боловсролын сайдын зөвлөх ган тулахтай уулзаж зарим зүйлсийг тодрууллаа. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалин 3.5 сая төгрөгт хүрэхийг шаардаж өнгөрсөн сард ажил хайсан. Улмаар боловсролын яамны зүгээс багш нарын төлөөлөлтөд хэлэлцээр хийж багш нарын цалин шат дараатай нэмэхээр болсон. Тэгвэл энэхүү хэлэлцээрийн үр дүнд 2026 оны эцэсгэд багш нарын цалин 2.8 сая төгрөгт хүрэхээр тохиролцож аджээ. За энэ 2026 оны улсын төсөв саяхан батлагдлаа. Улсын их хурлаар энд үндсэндээ багш нарын үндсэн цалинг 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд 50% нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин сарын үндсэн цалин сая 484 мянган төгрөг байгаа. Үүнийг 50% нэмэгдүүлээд 2 сая 226 мянган төгрөг болгоно. За цаашлаад 2026 оны 11 сараас эхлээд 2 сая 800 мянган төгрөгт хүргэх ийм байдлаар шийдвэр гаргаад харгалзах төсвийг нь бол өнгөрсөн энэ улсын эх орны улсын төсөвт хийж шингээж ингэж батллаа. Мөн дээрх хэлэлцээрийн үр дүнд багш нарын цалинг цааш үе шаттаар нэмэхээр шийдвэрлсэн бөгөөд 2028 он гэхэд 2.6 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгт хүрэхээр төлөвлөж байгааг боловсролын сайд улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар мэдээлсэн байна. Тэгэхээр ер нь энэ үндсэндээ бол ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин гэдэг төсвөр мөн сургуулийн өмнөх боловсрол юу цэцэрлэгийн багш нарын цалин бас мөн адилхан хуваар цэцэрлэгийн багш нарын сарын цалин үндсэн цалин бол ерөнхий боловсролын сургуулиас жоохон өндөр байдаг сая 559 мянган төгрөг. Тэгэхээр энэ мөнгө бол бас тэг адилхан тодорхой 50% хувлаад ингээд өсөө авчина гэсэн. Ийм байдлаар шийдвэр гараад байна. Түүнчлэн багш нарын цалин цааш энэхүү үе шаттайгаар нэмэхээр болсны үр дүнд тэдний зүгээс дахин ажиллах эрсдэл үүсэхгүй гэдэг холбогдох албаныхаа онцлсон бөгөөд мөн багш нарын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гэдгийг боловсролын яамны сайд мэдээлж байна. Чанчуудаж Баттарч, Евгений Павлов, Ice Global. Одоо харин өнөөдөр болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид цахимаар хичээлж эхэллээ. Тодорхойлбол Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгон хайрхан, Хангуул, Чингэлтэйг зэрэг 7 дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Үүгээр 1-ээс 5 дугаар ангийн сурагчид өнөөдрөөс 5-ыг дуустал, 6-аас 9 дугаар ангийн сурагчид 8-аас 12-ыг дуустал тус цахимаар хичээлэх юм а. Томууд төс төвчний талаарх зөвлөгөө мэдээллийг тусгай дугаарын утсаар авах боломжтой боллоо. Тодорхойлбол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд өдөр бүр 8 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд тусгай дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхэллээ. Цар тахлын үед тус утсыг ажиллуулж байсан бөгөөд үр дүнтэй байсан учраас эргэн сэргээжээ. Он гарсаар угаарын хин 1267 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй буурсан байна. Тодорхойлбол 2021 онд 1663, 2022 онд 1865, 2023 онд 3732, 2024 онд 1888 тохиолдол тус бүртгэгдэж байжээ. Өвлийн эдэрш өргөдгсөн худалдаа төв зингэлдэг хүрээлэн гарч байна. Дархан уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянгор, Хөвсгөл, Орхон зэрэг аймагуудын малчид, хоршоолагчид махсүү цагаан эдэгээ худалдаалж байна. Дундын зуршлалгүй худалдаалж байгаа учраас үхрийн мах 14,000 төгрөг, адууны мах 10,500 төгрөг, хоньны мах 12,000 төгрөг тус байна. Үүнээс гадна үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махан бүтээгдэхүүнийг 8 аж ахуй нэгж худалдаалж байна. Энэ сарын 3-нд Хөвсгөл Хинтийн улирхаг нутаг болон Дорнод Дарай гангийн тал нутгаар ялангуй зас орж засан шуурга шуурна. Салхи 3-4-нд тал нутгаар секундэд 14-өөс 16 м хүрч ширүүснэ. Агаарын температурын хувьд шөнөдөө хасах 20-оос хасах 44 градус хүрч хүүтрэх бол өдөртөө хасах 10-аас хасах 22 градус хүртэл хүйтэн байна. 3-наас хүйтний эрч баг зэрэг суларна гэж цаг бүр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тэртээ 1950 онд Цэргийн явдлын яамны сайдын тушаалаар Ардын армийн 5 дугаар морьт дивизийн хөгжмийн удирдаач Ахмад Гонжгийн Бэрваг төр цэргийн ёсол хүндэтгэлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн үлээвэр найрал хөгжмийг байгуулахаар томилсон нь өнөөгийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим үүсгэн байгуулагдах эхлэл болжээ. Тус байгууллага үүсгэн байгуулагдсан 75 жилийн түүхэн хугацаанд Ахмад үеийнхээ алдраг авьяаг залгамжлан төрийн болон цэрийн ёслол хүндэтгэлийн олон ажиллагаанд оролцож үндэсний соёл урлагаас сурталчлан хүлээсэн үүргээ нэр төртийг үүсгэж иржээ. Мөн үүний зэрэгцээ төрийн айлчлал, дипломат болон олон улсын төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгчдийг хүндэтгэн утгах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг биелүүлсээр байна. За өнөөдөр зэрэгчний жанжин штабын үлгэр шивлэр найрал хөгжмийн 75 жилийн маш сайхан болж байна. Одоо сая баярын хурлаа хийлээ. Бид бүгд шагнал урамшууллаа. Батлан хамгаалах юм бол зөвхөн жанжин штабынхаа өдрөлгөөс шагнал урамшууллаа. Сэтгэл маш их өндөр байна. За манай үлгэрчүүлэр найрал хөгжим бол 1950 онд байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш бол Монгол улсын төрийн ёслол, цэргийн ёслол, мөн одоо бусад тоглолт үйлчилгээ гэсэн ийм гурван үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Ингээд одоо бид манай байгууллагын онцлог зүйл гэх юм бол одоо гадна дотноос ирсэн төрийн зочид, төрийн тэргүүнүүд, тийм ээ, элчин сайдууд, ерөнхийлөгчид одоо жоо хүчгээ өргөн барих ёслолын ажиллагаанууд болон мөн одоо цэцэг өргөх, тийм ээ, цэргийн ёслолын ажиллагаануудад үүрэг гүйцэтгэдэг маш бахархам одоо Монгол улсынхаа одоо хамгийн цэргийн ёслол, төрийн ёслол одоо наадамд хүртэл гიშгэлж байдаг ийм л одоо бахархам байгууллага да. Мөн энэхүү тоглолтод тус байгууллагаас ажил амьдралын гараагаа эхлүүлж Монголын эстрадын урлагт зохих хувь нэмрээ оруулсан рок попын амьд сомог болсон харан хамтлагийн гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд энэ үеэр ард түмний сайн мэдих өөрсдийн бирээн тусан дуугадуулж олон хүний талархлыг хүлээлээ. Би 1971 онд 0.3 дугаар ангид цэргийн хөгжмийн хүүхдээр ирээд 1976 онд үлгэрчээ хөгжим 1989 онд ажиллаж байсан. Ер нь манай харангай бүх гишүүд энэ үлгэрчээ хөгжмөөс сурч боловсрч одоо төрж гарсан ийм түүхтэй хамтлаг юм байгаамаа.
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим нь байгуулагдсан цагаас хойш 8700 гаруй ёслол хүндэтгэлийг амжилттай гүйцэтгэж, игнэнээсээ олон арван урлагийн манлайлагчдыг төрүүлсэн бөгөөд тус байгууллагын үе үеийн цэргийн хөгжимчдийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, Батлан хамгаалахын сайдын 2024 оны тушаалаар цэргийн хөгжмийн өдөртэй болжээ. Жанживдэрч Баттэрч Евгений Павлов, Аист Глобал. Могой жил өндөрлөж тунгадахгүй улаан гал морин жил айлчлан ирнэ. Яг одоо бид энэ оны хамгийн сүүлийн шөнө болох шинэ жилийн баярын өдөрш манай телевизийн үзэгчдийг юу хүлээж байгааг танд дуулгая. Өд солонгорсон гялба. Яг л Бразилийн карнавалд орсон мэт мэдрэмж. Нүүр хувиргагч загвар зохион бүтээгчид тайзны ард завгүй. Харин зураглаач найруулагчид тайзан дээр ажиллаж байна. Монголын үзэгчдэд зориулан Аист Глобал томоохон бэлэгтээ иржээ. Аист Глобал телевиз UBS телевизтэй хамтран болор шинжил хэмээх монгол хэл дээрх нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдэд хүрэхээр зорьж байна. Энэ зорилгын дагуу улаан үдээс дуучид Улаанбаатар хотод ирж монголчуудыг баярлуулж айсуу шинжилгээг хамтдаа угтах гэж байна. Танай баг Аист Глобалын хамт олонны ачаар бид хоёр улсын найрамдлын үрийг тарихаар ирлээ. Хоёр ард түмний түүх, уламжлалыг хадгалан шин зүйлийг бүтээж шин түүх бичиж байна. Энэ нөхөрлөл улам бат их болж үрд ганхашгүй байх болтугай. Монгол зөвхөн бурайдууд биш, жинхэнэ армян хүн ч ирдэг юм шүү. Монголд би хэд ирж байсан. Би энтхийн уур амьсгалд үнэхээр хайртай. Бид нэвтрүүлгээ хурдан амжилттай бичиж чадлаа. Надад Монгол маш гоё, сэтгэл дулаан газар санагддаг шүү. Энтхийн хүмүүс найрсаг ирсэн хүн бүрийг эргэж ирэхийг хүсмээр болдог юм аа. Монголын үзэгчид надад их хайртай. Харин би Монголыг юугаар нь хайрлах вэ гэвэл зочломтгой зангаар нь. Намайг энд яг л дотны нэгэн шигээ угтдаг. Манай хоёр ард түмний найрамдалд хэлэх нэг ерөөл тавья. Ийм сайхан арга хэмжээнүүдийг ойр ойрхон зохион байгуулж байгаарай. Та баярын уур амьсгалыг мэдэрч шинэ жилийг мартагдчихгүй сайхнаар тэмдэглэн ухтахыг хүсвэл манай сувгаас бүү салах. 31 декабря встречаем вместе с нами Хрустальный Новый год! Хэм үзэгчдээ та бүхэн глобал мэдээд аваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.